За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Air Media Corp байгууллагаас Солонгос улсад суугаа нийт монголчуудад зориулсан даатгалын талаарх мэдээллийг хүргэхээр бэлдээд байна. Ингээд та өөрийнхөө байгууллагын талаар танилцуулаач. За манай даатгалын компани нь Cubu хэмээн буйхан буюу Cubu амьдралын даатгалын компани юм аа. Манай даатгалын компани нь Солонгос улсад 63 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаагаараа бусад даатгалын компаниудаас илүү ялгарах тал болдгоо. Тэгээд бас санхүүгийн хүчин чадлаараа дэлхийн шилдэг 10 байгууллагын тоонд ордог. Ерөнхийдөө монголчууд хэр их хамрагдчихээн. Тэгээд танаа даатгалд одоо хамрагдгийг үл ямар шалгуур байх шаардлагатай вэ? Сард хэдэн төгрөг өгдөг вэ? Даатгалын гэрээ гэдэг нь болохоор иргэний эрх зүйгээр зохицуулагддаг болохоор зэрэг даатгал хамрагдахын тулд заавалчгүй Солонгос улсын хууль эрх зүйгээр зохицуулагдах тодорхой хэмжээний тийм эрхтэй, өөрөөр хэлбэл Солонгост оршин суух визтэй хүн байх ёстой. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол даатгалын төлбөрийн талаар асуулаа л да. Даатгалын төлбөр нь тухайн хүний нас болон ажил мэргэжлийн онцлог, эрүүл мэндийн байдлаас хамаарат ялгууртай байдаг юм. Гээд амь насаа хамгийн гол нь амь насаа яаж үнэлж чинь, хэдээр үнэлэх үү гэдгээс хамаарат төлбөр нь ялгаатай. Тэгвэл зарим хүмүүс маань бас сонсоод ойлгохгүйж магадгүй бас насаараа ингээд англиар төлбөр нь ондоо байдаг гэж үзэж байна. За тэгвэл жишээ аваад үзье л да, 30 настай хүн гээд үзээ дунджаар. За 30 настай хүн энд ирээд нэг 3-аас 5 жил ерөөхдөө визтэй болчлоо. Тэгээд энэ даатгалаа одоо хамрагдъя, даатгалаа өгье гэж бодъё гэхэд 30 настай хүн одоо хэдэн төгрөг болох вэ? За тэгвэл 30 настай хүн хэдэн төгрөг болох вэ гэхээр зэрэг тэр хүн өөрийнхөө амь насыг хэдээр үнэлэх үү гэдгээс хамгийн гол шалгуур нь болно. Өөрөөр хэлбэл тэр хүн амь насаа 30 саяар үнэлэх үү, 40 саяар үнэлэх үү гэд хүмүүс ер нь голцоо монголчууд маань 30-аас 50 сая хооронд үнэлж байгаа туршлагаас үзэхэд. Тэгээ 30 настай хүн 30 саяар үнэлэх юм бол нэг 75-аас 80 мянган хооронд болно. Сар төлөх төлбөрийн хэмжээ. Сар бүр төлөх төлбөрийн хэмжээ 75-аас 80 мянган төгрөг болно. Тэгээ хамгийн гол нөгөө яагаад ингэж насаараа ангилж байгаа юм бол гэж хүмүүс гайх байх л да. Энэ нь болохоор зэрэг даатгал гэдэг маань хүмүүсийг эрсдэлд учирсан тохиолдолд ингээд нийтээрээ тэрийг хамгаалах гэсэн тийм зорилгоор анх үүсгэгдсэн байгууллага. Тийм болохоор тухайн хүний өвдөх эрсдэл нь хичнээн хэмжээгээр их байна гэдгээс хамаарат үнэн ялгаатай. Залуу байх тусмаа өвчин тусах эрсдэл нь бага. Нас явах тусмаа их болох болно. Тийм болохоор зэрэг нэг ижил хугацаанд даатгуулж байгаа хүмүүс маань наснасаа хамаарат ингээд үн өөр өгдөг нь тухайн хүний эрүүл мэнд учрах рискээс нь хамаарч байгаа. За тэгээд яг хоо муу амлаж байгаа юм биш. За яг хоо даатгалд хамрагдаад энд 3-аас 5 жилийн одоо хугацаагаар ажил хийгээд гэрээгээр ажиллаж итэл одоо бас ямар нэгэн байдлаар бэртдэг, гэмтдэг тохиолдол байгаа. За жишээлбэл одоо юу гэдэг чинь нурууны диск одоо ихэнх хүмүүсийнх гэмтэж, зарим хүмүүсийнх төрж гарч ирдэг. Тэгээ мэдрэлийн судасаа дардаг. За энэ байдал дээр эмчилгээ юм уу хагалгаа авах тохиолдолд за 3 жил даатгал төлцсөн гэж хэдүүлээ бодъё л доо. Тэ? Тэгээд энэ тохиолдолд даатгалын компаниас хэдэн төгрөг авах боломжтой вэ? За түрүүн хоёлаа жишээ олгосон шүү дээ 30 настай хүн гэх тийм ээ. Тэгээд энэ 30 настай хүн даатгалын төлбөрөө 6 сараас дээш төлсөн тохиолдолд бол тэр эмчилгээнийхээ төлбөрийг гэрээнд тохиурсан үнэлгээнийхээ 100%-аар авах боломжтой. Гэхдээ энэ болохоор зэрэг түрүүн 30 сая гэж ярьсан шүү дээ. 30 сая гэдэг нь амь насны даатгал. Өөрөөр хэлбэл нас орсон тохиолдолд ар гэр нь авах мөнгө байхгүй юу? Тэгээд эмчилгээнийх нь зардал 30 саяар үнэлэгдсэн тохиолдолд бахан Төө зогсоож байна. зогсоож байгаа. За хоёлаа тоож чадах юм. За тэгээ яриагаа үргэлжлүүлвэл. За. Тэгээ 30 настай хүн өөрийгөө 30 саяар үнэлсэн. Тэгээд нуруу гэмтсэн гэж байгаа шүү дээ, тийм үү? Энэ хүн маань ажил хийдэг хүн байгаа. Визтэй. Нурууны эмчилгээ хийлгээд эмнэлэгт 7 хоног болсон нор жишээ аваад үзэх юм бол 7 хоногийнхоо ор хоногийн мөнгийг өдрийн 30 мянгаар тооцно. Тэгээд энэ 30 саяар амь насаа үнэлсэн хүн маань энэ 30 сая маань гинтийн осол болсон тохиолдолд 30 саяыг авна гэсэн утгатай байхгүй юу? Тэгэхээр одоо энэ хүн маань нас орсон биш шүү дээ. Тэгвэл тодорхой хэмжээний дахид дутуугийн үнэлэмж гардыг. Тэр үнэлэмжнээс хамаарат 30 саяас 20% хүртэлх хэмжээгээр тооцогдно. Тэгээ 30 саяхаа 20%-ийг тооцоод 6 сая юу тийм ээ. Тэгээд За.
Дээр нь тэр эмчилгээний бусад зардлууд гарч байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл хагалгаа хийсний мөнгө гэж тусдаа тавьдаг. Тэрнийг аавна. Хагалгаа хийсэн мөнгөө 100% авчна. Тэгээд бусад ийм тарианыхаа үнэний тодорхой хувийг авна. Тэгэхээр нийлээд нэг ерөөхдөө 10 орчим сая төгрөг гэсэн үг үү? Тийм ээ. 10 орчим сая гэсэн. За баярлалаа. Тийм учраас яагаад одоо энэ нэвтрүүлгийг хийж байна гэхээр нийт монголчуудад зориулаад бэртэж гэмтэхүй урьдчилан сэргийлэх талаас нь бас анхааруулах зорилгоор хийж байгаа. Тэгээд даатгалын талаар бас мэдлэг мэдээлэл өгөх зорилготой байгаа манай байгууллагын зүгээс. Яагаад гэхээр хүн даатгалтай байна гэдэг бол ямар нэгэн эрсдэлд унсан тохиолдолд 100% биш юм аа гэхэд ядаж нэг 80-90% бас хөнгөлөгдөх боломжтой гэдэг талаар ярилцж байна. За тэгвэл бас өөр даатгалын талаар ярилцъя л да. Өөр одоо юу гэдэг чи олон улсын төвшөнд одоо зарим хүмүүс 100 сая юм уу 200 сая вон юм уу төгрөг юм уу доллар юм уу одоо доллар чих нь хаашаа юм бэ? Тийм хэмжээний одоо мөнгийг одоо байршуулад дэлхийн аль ч имлэгт одоо очиж хямд одоо тэр даатгалаа авах боломжтой тийм үйлчлэгийг авч ийн гэж л байна л та. Тэгвэл энэ талаар та дэлгэрүүлж яриул. За энэ амьдралын даатгал гэдэг маань аль ч улсын оронд байдаг. Энэ амьдралын даатгал даатгуулснаар тухайн орныхоо тооцсон үнэлэмжээр аль ч орны эмнэлэг твцсэн байлаа гэсэн, аль ч орны эмчилгээнд хамрагдсан байлаа гэсэн тэр эмчилгээнд хамрагдсан тодорхойлолтыг авчирж ирээд даатгалд хамрагдсан орныхоо тэр даатгалын компанийнхаа тооцсон үнэлгээгээр даатгалынхаа төлбөрийг бодуулаад авах боломжтой. Тэгэхээр түрүүн 100 сая 200 сая гэдээ ярьлаа шүү дээ. Тэгэхээр 100 сая 200 сая гэхэр чинь өөрийнхөө амь нутгийг нэлээд өндөрөөр үнэлсэн гэсэн үг шүү дээ. Тийм болохоор мэдээж өндөр хэмжээний даатгалын төлбөр авах боломжтой. Тэгвэл Монголд байгаа даатгалын талаар бас мэдээлэл өгвөл бас боломжтой. Аль эсвэл юу гэдэг чинь энтхийн даатгалын системийг сайн мэдчихвэл энтхийн даатгалын системийг Монголын даатгалын системтэй жоохон харьцуулж уялдвал үнэншийн хувьд болон үйл ажиллагаа цар өрөөний хувьд одоо үзэгчтэй танилцуулбал. За ер нь энэ даатгалын эрүүл мэндийн холбоотой даатгал болохоор зэрэг аль ч улс орны хэмжээнд улсаас иргэдийнхаа эрүүл мэндийг хамгаалж байгаа тийм улсын эрүүл мэндийн даатгал байна. Хоёрт нь болохоор зэрэг ингэж хэлдэг юм л да. Эрүүл мэндийн эндээс гарсан зарлалын даатгал гэдгийг. Солонгосоор шилсэн буйхан. Тэр болохоор зэрэг одоо хүнд биш хөнгөн янз бүрийн эмнэлэгт үзүүлсэн тохиолдолд эмнэлгийн төлбөрийн 90%-ийг л төлөх. 90%-ийг төлөх тийм даатгал байдаг. Энэ бас л улс орон болгонд байдаг. Гуравт нь болохоор зэрэг амьдралын даатгал. Амьдралын даатгал нь болохоор зэрэг тэр хүн өөрийгөө амь наслыг хэдээр үнэлж ийн гэдгээс хамаарат эмнэлгийн зардал нь хэд гэдгээс биш. Тэр хүн өөрийнхөө амь наслыг 30 саяар үнэлнэ үү, 40 саяар үнэлнэ үү гэдгээс хамаарат тэр үнэлэмжээс тодорхойлогддог. За тэгвэл хоёулаа өөр зүйлийн талаар ярилцъя л да. Тэгвэл Япон юм уу Солонгос хүмүүсийн талаар ярилцъя л да. Энэ хүмүүс ерөнхийдөө голцоо хэдэн сая төгрөгөөр өөрсдийнхөө амь насыг даатгах чинь. За тэгвэл өөд усны дараа өгсөний дараа мөнгө авдаг гэж юм. Тэгвэл эдгээр хэдэн төгрөг авдгийг. Тэгвэл ар гэрийнхэнд нь бас буцаад хэдэн төгрөг бас ирдгийг. Энэний талаар бас үзэгчтэй болцвол. За ер нь болохоор зэрэг амь насны даатгал гэдэг маань яг түрүүний эрүүл мэндийн даатгал, улсын эрүүл мэндийн даатгал гэдгээс ялгаатай таална. Тухайн хүн нас орсон тохиолдолд үлдчихэж байгаа ар гэр үр хүүхдийнх нь амьдралын баталгааг хангах зорилготой тийм даатгал юм аа. Өөрөөр хэлбэл нас барсан тохиолдолд 30 сая ч юм уу 40 сая төгрөг авна гэдээ ярьлаа шүү дээ түрүүн. Тэр энэ мөнгө нь тэр үр хүүхдэд нь цаашаа ингэж амьдрахад нь туслах зорилготой юм. Тийм болохоор зэрэг Солонгосын амьдралын өртөг хэд илээ. Тэгээ 30 сая 40 саяар амь насаа үнэлэхгүй л дээ солонгосчууд бол хамгийн багадаа ер нь л 100 саяар гэхдээ гэр бүл байлаа гэхэд эхнэр нөхөр хоёулаа тусдаа нэг 100-аас 150 бол хамгийн бага нь. Тэгэхээр нэг гэр бүл 250 сая гэсэн үг үү? Тийм. Тэгэж үнэлдэг. Тэгээд одоо тэгээд энэ яг дунджаар бол юу гэж штэ 70-аас 80 эсвэл 80-аас 90 мянган одоо вон төлдөг гэж штэ сард. Гэтэ энэ одоо хугацаатай юу? Хугацаа байгаа юу? Хугацаатай. Энэ болохоор зэрэг хүний өөрийнх нь тодорхой хэмжээнд ажил хийгээд явах тэр хугацаанаас хамаардаг байхгүй. Өөрөөр хэлбэл хүмүүс чинь идэвхтэй ажил хийгээд байнгын орлоготой байж ижил даатгалаа төлөх боломжтой шүү дээ. Тийм болохоор ямар нэгэн ажлаасаа халагдахгүй, ажлаа солихгүй
гэдэг утгаараа зэрэг 10 жилээс 20 жилийн хооронд гэдэг байхгүй юу? Тэгээд энэ 10-аас 20 жилийн дотор даатгалаа тэр хугацаанд нь төлөө дууссан тохиолдолд за яг нас бардлаа гэж бодоход тэр мөнгөө буцаагаад авах уу? Тэр даатгал төлсөн төлбөрөө буцааж авах биш. Өөрийнхөө үнэлсэн тэр үнэлэмжээр бүрэн хэлбэл түрүү яасан 100 сая 150 сая авна гэсэн үг тийм. Зөв. Тэгвэл зарим нэг хүмүүс одоо юу гэдэг чинь эд эрхтний бас даатгалдаг шүү дээ. Тэр тал дээр та ямар мэдээлэлтэй байна? Тэр эд эрхнээ даатгадаг даатгал бол амьдралын даатгал хоёр бас өөрөө. Амьдралын даатгал гэдэг болохоор зэрэг тухайн хүний амь насныхан дуршил бүхэл эрхтнийг нь хамгаалах тийм л даатгал тийм. Тэгвэл энэ Солонгос улсын Кююпум гэж байгаа шүү дээ. Тэгвэл энэ Кююпум хизээ байгуулагдаж ямар одоо түүхтэйгээр энэ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага энийг танилцуулаач та. За Кююпум Кюбо. Кюбо гэдэг нь болохоор зэрэг Кююг мөн чиний хэлдэг Кююг гэсэн. Энэ 63 жилийн өмнө анх байгуулагдсан. Кю гэдэг нь сургалт гэсэн үг шүү дээ. Солонгосчууд нь өөр хүүхдийн хаан сургалтанд маш их анхаардаг гэсэн болохоор зэрэг даатгалын байгууллага анх үүсч хөгжөхдөө түүх нь тийм сургалтын төлбөрийг урьдчилж бэлтгэх даатгалын системээс эхэлж үүсч хөгжөөд тэгээд энэ цаашаа үргэлжлээд амьдралын даатгал хүртлээ ингээ хөгжсөн. Амьдралын даатгалыг даатгах хүртлээ хөгжсөн тийм компани байгаамаа. Сүүлийн асуултаа асууя. За танаас ерөнхийдөө монголчууд маш олон асуулт сууж байгаа бох. Тэгээд хамгийн их асуудаг асуулт юу вэ? Тэгвэл энэ талаар дэлгэрэнгүй бас мэдээлэл өгвөл бас зарим хүмүүс бас мэдээлэлтэй болох бах. Танаас асуухгүйгээр өөрөө мэдээд авах боломжтой байх бах. Энд хамгийн гол нь би ийм хэлмээр байна. Одоо ингээд амьдралын даатгал даатгуулж байгаа болвол одоо 1 жил төлөөд 2 жил төлөөд тэрнийг ингээд гэрээгээ цуцлах юм бол одоо анх төлсөн даатгалын төлбөр чинь одоо сард 80,000 төгрөг байлаа гэхэд тэрний чинь 20-30%-аас илүү олдохгүй. Тийм болохоор зэрэг анхнаасаа гэрээгээ хийхдээ 10 жилээр гэрээгээ хийсэн байгаа шүү дээ. Даатгалын компанич тухайн хүнийг хизээ өвдөхийг мэдэхгүй, тухайн гэрээ хийж байгаа хүн ч өөрийгөө хизээ өвдөхийг мэдэхгүй байгаа шүү дээ. Анхнаасаа тийм эргэтэл учир нь хизээ учрыг мэдэхгүй. Тийм тохиолдолд гэрээ хийсэн болохоор зэрэг хүмүүс одоо би ингээ гэрээ хийж аваад төлгөө болчвол яах вэ гэж аяух асуудаг. Тэгэл гэрээ туслагдах юм бол анх төлсөн гэрээнийхээ үнийн 20-30%-ийг л авах боломжтой. Тэрийг сайн ойлгож анх гэрээ хийхдээ тууштай төлнө гэдгийг сайн ойлгож төлөх хэрэгтэй. Хоёр талаар хүмүүсийн хамгийн их асуудаг нь би хэдэн төгрөг авах вэ гэж их асуудаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг өвчин болгоондоо, өвчний үнэлгээ болгоондоо, тэгээ өвчний хүндрэлч гэсэн ондоо байгаа. Тэрнээс хамаараа тэр эмнэлгээс гарах зардалч ондоо даатгалын компаниас тэрийг үнэлж байгаа үнэлгээ бас ондоо. Яг тухайн онцлогоос хамаараад үнэлгээ нэдэг болохоор зэрэг тэрийг болохоор нөгөө даатгалын гэрээний дагавар бас тийм туслах гэрээ гэж байдаг байхгүй. Тэрэн дээр нь тодорхой заачсан байдгийн. Тийм болохоор яг нэг бүрчлэн нарийн би яг тэгсэн тохиолдолд тэдийг авнаа гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл бас нөгөө хүмүүсийн нас нөлөөлдөг гэж хэлсэн шүү дээ. За баярлалаа. Ингээд таны цаашдынхын ажилд өндөр амжилт хүсье. Тэгээд одоо даатгал болол одоо маш чухал юм. Тэгээд одоо юу гэдэг чинь хэдэн нас хүртэл ерөнхийдөө даатгуулах хэрэгтэй юм. Хэдээс хэдэн насны хооронд даатгуулах хэрэгтэй гэдэг юм. Ер нь хүн бол юу штэ. Даатгалын төлбөр төлөх чадвартай үед л даатгуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр даатгал чинь амьдралын даатгалын хувьд бол даатгал чинь хэрвээ урт наслал 100 наслах юм бол 100 нас хүртэл чинь л хамрагдах байхгүй юу? Тийм. Зарим хүмүүс бол 100 наслах одоо эрүүл мэндийн төсөл гэж байна л да хөтөлбөрүүд. Тэр хөтөлбөрүүд дээр болохоор одоо эмнэлгүүдээс асар хямдхан үнэтэй үзлэг шинжилгээг ус гаргаж байна. Зарим бас янз бүрийн байгууллагаас бас янз бүрийн үйлчилгээ гаргаж байна. Танай байгууллагаас тиймэрхүү үйлчилгээ гаргаж байна уу? Манай байгууллагаас болохоор тэр хэрвээ ингээд 100 саяас дээш төгрөгөөр амь насаа үнэлэх юм бол үзлэг шинжилгээ үнэгүй байдаг. Хаач биш энэ Солонгос улс та. Солонгос улсад аль чимлэг дээр? Аль чимлэг дээр биш. Манай даатгалын компани өөрөө тийм үзлэг шинжилгээний лабораторитой тэндээ. За. Жил болгоо. Жил болох. За. Мөнгөн карт гэж байдаг байхгүй юу? За тэгэх юм бол одоо амь насны даатгалд хамраг 100 сая төгрөгөөр өөрийгөө даатгуулах юм бол та жил бүр үнэгүй одоо шинжилгээнд хамрагдах боломжтой юм байна. Ингээд манай байгууллагын зүгээс бас ингээд
даатгалын талаарх мэдээллийг Солонгос улсад суугаа нийт монголчуудад зориулж бас мэдээлэл хүргэхийг бас хүссэн. Яагаад вэ гэхээр эрүүл мэндтэй холбоотой маш олон одоо даатгалын асуудлыг хүмүүс асууж байгаа. Тэгээд энэний талаар бас тайлбарлаж өгөх хэрэгтэй болчоод мэргэжлийн хүнээс юм зөвлөгөө одоо мэдээлэл авч байна. Ингээд танд баярлалаа. Тэгвэл гинт асуусан болохоор тэгээд нэг зөвлөдүүдэд тайлбарлахыг хичээсэн. Тэг ойлгомжгүй байгаа бол уучлаарай. Зүгээр. За баярлалаа. За баярлалаа.